Дүргийа уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль орж ирж байгаад их баяртай байна. Үзэл баримтлалыг бол дэмжиж байна. Ганц хоёр зүйлийг тодруулж асуух хэрэгтэй байна. Байгаль орчны яамны боловсруулснаар засгийн газар батлна гэж байна. 7-1-8 дээр хүлэмжийн хэн ялгарлыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах журам гэж байна. Энэ журмыг манай байгаль орчны яам нь өөрсдөө боловсруулах чинь үү, эсвэл олон улсад ашиглагддаг аргачлалыг ашиглах чинь үү? MRV гэж байгаа тийм Measurement Reporting Verification гэдэг. Энийгээ бид нэр яг зөв хийхгүй бол бүх аргачлалаа өөрсдөө боловсруулад явах юм бол бүртгүүлтлээ энэ бол маш олон жил болдог. Дор хаяж 1-2 жил болдог. Тэгэхээр 2-3 гаргалгаа байгаа. Эхнийх нь болохоор олон улсын Gold стандарт мөн Vera гэсэн хоёр олон улсын байгууллага байгаа. Та бүхэн мэдж байгаа болоо тийм. Тэгэхээр энэ хоёр байгууллагын хүлээн зөвшөөрсөн MRV аргачлал нь байх юм бол шууд аваад ашигладаг байх нь зүйтэй. За хоёрдугаарт нь хоёр улсын хооронд бид нар хилцээрүүд хийж байгаа. Японтой JCM байна, Сингапуртай сая санамж байгууллаа тийм ээ. Тухайн улсууд өөрсдөө ашигладаг MRV аргачлал гэж байгаа. Энэ аргачлалыг нь бас үндсэнийх дээрээ шууд ашиглаад явах нь биднэрт цаг хугацаа чожно, аргачлал нь зөв байна. Carbon credit гэдэг байгаа. Манай малчдын маань газар тариалан эрхэлж байгаа хүмүүс маань гол нь байшин гэрээ дулаалаад сэргээгт эрчим хүчинд шилжиж байгаа өрхүүдийн маань жилд гаргаж байгаа 15 тонн CO2 байгаа тийм ээ. Тэрэн дээрээ бид нэр орлого болоо төвлөрүүлээд явах боломжтой болоо гэж бодож байна. Ерөнхий сайдын дэвшлүүлж байгаа сэргээгт эрчим хүчийг чөлөөлөе гэсэн бодлоготой энэ бол маш уялдаж явах ёстой зүйл гэдгийг та бүхэн маш сайн ойлгож байгаа болоо тийм ээ. Тэгэхээр энэ аргачлалаа та бүхэн маань яаж тооцож байгаа вэ гэдэг ихний асуулт. Төсөл болгон дээр аргачлал өөр байдаг тийм ээ. Салбар болгон дээр бас үндэсний болон олон улс төлөөлөл зөвшөөрөх аргачлалууд байгаа. Мэдээж энэ дэр бичсэн байгаа та бүхний маань үндэсний платформын үйл ажиллагааг бол яам нь удирдах явна гэж байна. Энийг бол дэмжиж байна. Ийм зүйл байх ёстой. Шууд нээлттэй ил тод харагддаг байх ёстой. Гол нь энэ ил тод байх ёстой гэх хамгийн чухал шүү дээ тийм ээ. Давхар тооцож гинэ үгүй юу? Энийгээ сайн олон нийтэд нээлттэй байлгахгүй бол яг энэ уур амьсгалын арга хэмжээ, бодлого 10 гаруй жилийн өмнө олон улсад хэрэгжээд мөнгө угаах асуудал ингээд хаасайг үүсээд нэг удаа зогсчихсан, алдчихсан бодлого байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд бол анх удаага энийг хийгээ явах гэж байгаа учраас яг энэ дээр алдаа гарахгүйгээр явах зүйтэй болов уу гэж бодож байна. За хоёрдугаар цаа хөдөө аж ахуйн асуудлуудаар бусад гишүүдээс асуудлууд асууж байна. Манай 60-70 сая малтай болдог хамгийн их үедээ тийм ээ. За тухайлбал үхрэн дээр жишээ яваад үзье хэдүүлээ. Туглаас нь бяруу шүдлэн гунан болтол нь тижээж агаад нядлахад CO2 гарах хэмжээ маш өндөр байгаа тийм ээ. Гэхдээ бид нэр туглаас нь бяруу олгоод бяруун дээр нь жингийн их байхаар зөв одоо эрчимжүүлсэн мал аж ахуйгаа хэрэгжүүлээд явах юм бол тэр үлдсэн 2 жил илүү тижээхтэй харьцуулахад хэмнэсэн CO2-оос малчтын орлого бас тооцогдох боломжтой байна. Энэ дээр та бүхний маань тусгасан бас нэг чухал зүйл байна л да. Орон нутгийн өөр өдөрт байгууллагын дэмжсэн тогтоол үндэслэн байх гэж байгаа тийм. Энэ дээр бас яамны оролцоо байх ёстой болов уу гэж бодож байна. Ялангуяа энэ MRV хэмжих, тайлагнах, баталгаажуулах аргачлал дээр тийм. Энэ аргачлал дээр та бүхэн маань ямар бодолтой байгаа вэ? За 3 дахь асуулт нь болохоор уур амьсгалын өөрчлөлтийн мэргэжилтэнтэй байхыг салбарын хэмжээнд одоо байлгана гэж байна. Энэ яам болгон дээр ийм мэргэжилтэнтэй болох гэдэг агуулга уу эсвэл ямар зорилготой бүтэц оронтойг нэмж өгч байгаа вэ гэсэн 3 асуулт асууя. За ижлэгс хариулъя. 4. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн Батбаяр гишүүний асуултад хариулъя. За 7-1-8 дээр заасан журам бол мөн адил төрөүний шинэ аргачлал зохиохгүйгаа бид одоо харин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалуудыг Монгол улсад хэрэглэх нөхцөл шалгуур бүртгэл баталгаажуулалтын асуудлыг л зохицуулахаар байгаа. Gold Vera стандартыг бол зэрэг стандартын баталсан аргачлалуудыг Монгол улс гэсэн олон улсын зах зээл хүлээн зөвшөөрөхийн тулд ийм стандартуудыг дагаа явна. Засгийн газрын хилцээрийн хувьд бол Сингапур, Швейцар зэрэг улсуудтай хийсэн хилцээрүүдээр бол хилцээрээ дээр энэ тохиролцсноо. Хинийхээ хүлээж, хиний аргачлалыг хүлээж өгөө, аль аргачлалаар явах уу, тухайн улсын аргачлалаар явгаа гэдгийг бол засгийн газар шийдэх байгаа. Тэгэхээр энэ дээр бол хуулинд бол яг тодорхой зааж өгөөгүй учраас засгийн газар тухайн үедээ одоо Монгол улстай төсөвтэй ашигтайгаар асуудлыг шийднэ гэж ойлгож болно. За малын гаргаж буй одоо карбон шингээл юутай холбоотой асуудал дээр бол бас стандартын асуудлууд хөндөгдөж байгаа. Манай малын тоог тоолоод
одоо дэлхийн стандартаар одоо том хэмжээний одоо өндөр жинтэй үхрийн стандартаар одоо яваад идэг. Энэ ажлыг бол одоо бид бас олон улсын хэмжээнд ярьж манай одоо улсын хэмжээнд дижигдэж байгаа дундаж үхрийн хэмжээ ялгаруулж байгаа одоо нүрслийн одоо хэмжээг бол шинжилэн тогтоолох ажлыг байгаль орчны онцлог өөрчлөлтийн яамнаас бол хийж хэрэгжүүлж байгаа. Ингэснээр бас одоо өндөр хэмжээний одоо манай нийт одоо карбоны 50%-ийг одоо эзэлж байгаа төгтөө аж ахуйн салбар. Тэгэхээр эндээс нэлээд бууралт гарна гэж бол бид тооцоолж байгаа. Энэ ажлыг бид эхлүүлээд судалгааны ажлуудаа хийгээ явж байгаа. Хуулиар бол бүтэц оронтой улсын төсөвт бол ямар нэгэн дарамт байхгүй. Одоо байгаа бүтцэн дээрээ цагуур орчин шинжилгээний газар дээр энэ ажлыг хэрэгжүүлж явна. Бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За, Лувсан Жамц гишүүн тодруулъя. Баярлалаа. Ер нь чиглэл бол зөв байгаа юм байна. Энийгээ бас бэлэн байдал хангаа явчихад бол асуудалгүй ойрын хугацаанд энэ жилээсээ эхлээд бас хэрэгжих боломжтой аргачлалууд орж байгаа нэвтрэх юм байна гэж хүлээлттэй байна. За, мэдээллийн чанартай хоёр зүйл хэлье. Монгол улсад яг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн MRV зохиогоод батлуулж байгаа Eureka гэдэг байгууллага байгаа тийм ээ. Байшинг дулаалах гэрийг дулаалснаар сэргээгт гэрчийн хүчин шилжүүлээд C2-ын бууралтын хэмжээг нь олон улсын голд стандартаар батлуулсан байгаа. Тэгэхээр энэ бол бэлэн төсөл аргачлал байгаа учраас энэ дээр та хэд маань хамгийн түрүүнд одоо анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Ингэснээр бид нар Улаанбаатар гэлтгүй орон нутгад ч гэсэн агаарын бохирдлыг бууруулах боломжинд бүрдэж байгаа. Тэгэхээр энийг та бүхэн сая 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд туссан байгаа. Байгаль орчны яамны харьяанд айл өрхийн сэргээгт эрчимж байшин гэрийн дулаалгыг дэмжихдээ би санал оруулаад дэмжигдсэн. Тэгэхээр төсөв өргөн барихтаа энэ дээр та хэд маань бас маш анхааралтай ажилласаа гэж хүсье. Амжилт хүсье. За, өгүүлжлээ.